ёс гэдэг энэ асуудал одоо тодорхой болно. Талаас энэ олон одоо байгууллагуудын мөрдөгчд Монгол Улсын хэмжээнд байгаа 2000 гаруй мөрдөгчдийн үйл ажиллагаа эдний өдөр тутмын одоо ажил амьдралын хариуцсан үүрэг чиглэлээс шударга ёсны одоо үйл хэргийг эхэлж идэг. Хамгийн анхны дуудлага мэдээлэл, гомдол санал, хэрэг төв, хэргийн газар цаашлах юм бол одоо бүх мөрдөн шалгах үйл ажиллагаа хэдий ч инэ чанартай эгдэн төдий ч инэ хэрэг одоо асуудал прокурорын шатанд ойлгомжтой хяналтанд орон дээрээс нь шүүх рүү явна. Тэгэхээр одоо иргэдийн маань гомдлууд маш их байна шүү дээ. Мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр хэрэг удаашрлаа, бодлого баримт алдагдлаа, эсвэл шийдэгдсэнгүй, прокурорын хяналтан дээр очиод удлаа, хэрэг буцлаа гэдэг ингээд маш олон асуудлууд байдаг. Тэр энэ бүхнийг зэгцэлж бид одоо иргэдийн энэ гомдол саналыг барагдуулахтай холбоотой хуулийг илүү ижил тэгш хэрэгжүүлэх, тэгээд одоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа одоо сүүлийн үед гэмт хэргийн нөхцөл байдал асар хурдтай өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн хэмжээнд хүртэл одоо энэ нөхцөл байдал амаргүй болж байгаа. Одоо зэрэгцээд цахим гэмт хэрэг, кибер халдлага, за тэгээд одоо үндсэн дамжсан зохион байгуулалттай гэмт хэрэгүүд гээд маш олон асуудлууд зэрэгсэж байгаатай холбогдуулаад энэ бүхэн хурдтай өөрчлөгдөж байхад төр түнтэй тэмцэх, гэмт хэрэгтэй тэмцэх чадамж өөрөө хурдтай бөгөөд шин шатанд гарахгүй болвол бид өнөө л нөгөө байдаг хуучин цаасан тайлагнал, уламжилт ажлын арга барил, нөгөө дүн шинжилгээ тойрсон, тоон үзүүлэлт тойрсон хийсвэр үр дүнгээр асуудал хандаад их юм бол бид хоцорч үлдэнэ. Тэгэхээр энэ бүхнийг одоо цогц бодлогоор зэгцлэхийн тулд, шинжлэхийн тулд нөгөө талаараа бол одоо прокурорын мөрдөн шалгах үйл ажиллагаа одоо хийгдээд прокурор дээр очиод заримдаа мөрдөгчд гэмт хэргийг тасан зогсоох, урьдчилан сэргийлэх, нөгөө одоо гэмт үйлдэлийн араас тасалтгүй хийж хэрэгжүүлэх ёстой ажлууд нь энэ тэндээс сүү прокурорс зөвшөөрөл авах гэдэг өөрөө гацдаг. Тэр хооронд гэмт хэрэгтэн одоо оргон зайлддаг, гэмт хэргийн шин чанар өөрчлөгддөг, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг, эргээд ирж хайхаас эхлээд нөгөө гэмт хэрэгтэй тооцох хариуцлагууд нь удаашрдаг учраас энэ бүхний уялдаа хангах бодлогын одоо хэмжээнд бид зэгцлэх шаардлагатай байгаа учраас энэ өөрөө цаг үеийн шаардлага гэж үзнэ. Нөгөө талаараа бол Монголын нийгэм иргэд хууль ахиулагчдаас иргэдээс илүү одоо хурдтай ажиллагаа, илүү шударга ажиллагаа, илүү шударга одоо хуулийн хэрэгжилтийг шаардж байгаа. Тийм учраас энэ хүлээлтэд нийцсэн цаг үеийн одоо нөхцөл байдалтай уялдуулж бид мөрдөгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулъя. Прокурор шүүхийн одоо хуулинд өөрчлөлт оруулъя. Дээрээс нь одоо нэг улсын эрх зүйн төрийн нэг салбарын одоо хууль сахиулах байгууллага гэмтэртэй тэмцэхийн чиг үүргийн албадууд нэг тийшээ харж ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бол нэг хэлээр ярих хэрэгтэй. Мөрдөгчийн шүүхийн нэмэгдүүлэх асуудлыг сая мөрдөгчид одоо нэлээгүй ярьж байгаа л да. Үүнээс одоо хугацаа авах гэж хэрэг хэлж байна гэж. Тэгэхээр яг энэ хувьд мөрдөгчийн эрхийг сайжруулалттай холбоотой заалтыг оруулах юм болоо. Яг мөрдөгчийн эрхийг гэхээсээ төрүүлээд гэмт хэрэгтэй тэмцэх хурдыг одоо хурдтай бид энэ бодлого шийдвэрээ уялдуулах хэрэгтэй байна. Түрүү хэлдгээр мөрдөгч нөгөө зөвшөөрлөө прокуророос авах гаш үгээс авах гад явж байгаагаар гэмт хэрэгтэн оргон зайлдаг улам одоо ноцтой нөхцөл байдалд гэмт хэргийн шин чанар шилждэг ийм асуудлууд их байна. Түүнээс үүдээд нөгөө хохирогч эрхээ барагдуулж чаддгүй, эрхээ хэрэгжүүлж чаддгүй, эрх үүргээ хэрэгжүүлж чаддгүй, ийм гомдлоо барагдуулж чаддгүй асуудал байдаг учраас мөрдөгчийн эрх зүйн урсгалыг сайжруулах гэж байна. Өөрөөр хэлэх юм бол мөрдөгчийн одоо эрхийг нээх гэдэг бол энэ өөрөө альва хүнд суртал эсвэл одоо шатаагаалсан үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн үг биш. Илүү хурдтай, илүү шударга одоо тогтолцоороо чиглүүлээл гэж. Хурдтай шалтгаан нь үндсэндээ хүний нөөцийн хомсдол, нэг хүнд ногд гарчаал бус уу, одоо орондоогийн нэггүй цалин мөнгөний асуудлыг ер нь яаж шийдэх юм бол цалин бас багтай шүү дээ. Хэрэг удна гэдэг бол өөрөө тухайн хэргийн шин чанар нөхцөл байдал, онцлогоо шалтгаалдаг зүйл бий нэг талаараа. Нөгөө талаараа мэдээж одоо хууль тогтоомжийн одоо тодорхой байдал, дээрээс нь ажлын уялдаа холбоо түрүү ярьсан бид хууль шүүх хэрмэл хууль сахиулах байгууллагууд нэгдсэн бодлоготой ажиллаж байна. Үйл ажиллагааны уялдаа холбоотой ажиллах. Мэдээж одоо хуулиар хүлээсэн бие даасан хараат ус байх үйл ажиллагааны зарчмыг бид алдагдуулахгүй. Үүнийг хүндэтгэх нь хуулиа мөрдөн. Гэхдээ энэ өөрөө үйл зүйн нэгдсэн бодлогоор явж явах ёстой учраас энэ чиглэл рүү асуудлуудыг нэгдүгээр чиглүүлж байгаа. Нөгөө талаараа бол мөрдөгчдийн одоо цалин хөлс, нийгмийн асуудал, дээрээс нь ар гэр амьдрал гээд анхаарах асуудлууд маш их байгаа. Энийг бид цогцоор нь энэ хууль эрх зүйн орчиндөө өнөөдрийн одоо энэ зөвлөгөөнөөр нээлттэй ярилцаж
илэн далангуу алдаа оноогоо чигнэж тэгээд дараагийн одоо шинэ шатанд энэ мөрдөх албаны үйл ажиллагаа гаргахад анхаарах ёстой асуудлууд дээрээс Салбар орны уялдаа холбоо яаж байгаа юм бол шүүх шинжилгээний байгууллага болоод бүтцийн хувь томорсон. Гэхдээ уялдаа холбоо нь яаж байгаа юм? за энэ бол цогц асуудал. Тийм учраас өнөөдөр бол түрүү хэлсэнтэй бие даасан хараат бус эсвэл тусдаа үйл ажиллагаатай гэдгээрээ тусдаа үйл ажиллагаатай гэдгээрээ уялдаа холбоо хангалтгүй болсон байна. Бодлогын нэгдмэл байдал алдагдсан байна. Тэгэхээр бид энэ бодлогын нэгдмэл байдлаараа нэг уялдаатай нэг бодлогын дор энэ хууль сахиулах шүүх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг одоо илүү чанаржуулах. Тэгээд энэ олон хуулийн давхцал хийдлийг арилгах. Тэгээд одоо өнөөдөр манайд 937 хууль үйлчилж байна. 2000 орчим хууль тогтоомж, 3000 орчим, 500 орчим ингээд дүрм журмууд байна. Тэгэхээр нөгөө хуулиас давсан дүрм журмуудаа устгах яа гэж. Дээрээс нь давхцсан хуулийн одоо зүйл заалцуудаа чигцэл яа гэж. Нөгөө талаараа ойлгомжтой бөгөөд иргэний эрхэд нийцсэн эрх зүйн орчныг реформыг хэрэгжүүлэх шинжилгээний ажлуудаа эхлүүлж байна гэж ойлгож байна. Нэг хүнд ногд хачааллыг яаж бууруулах вэ? За бид одоо тэрийг бол тодорхойлоход маш тийм ойлгомжгүй нөхцөл. Мэдээж одоо албад албачийг үүрэгтэй байна. Гэхдээ бид энэ мөрдөгчдийг зэрэгэлдэлтэй болгоё гэж. Анхан шатны, ахлах шатны, за одоо зөвлөх шатны эсвэл үндэсний хэмжээний зөвлөх одоо төвшний мөрдөгчд болгоё. Нөгөө талаараа бол энэ ачааллын тэнцвэржүүлэх стандарттай болгоё гэж. Нэг мөрдөгчд ирдэг ачаалал. Дээрээс нь хэрэг хэдий чинээ олон байна, төдий чинээ нөгөө удаашрах хэргийн одоо хэргийг бүрдүүлэлтийн чанар одоо шалгах мөрдөх үйл ажиллагааны чанар алдагдах, тэгээд прокурор дээр очиж удаашрах, төдий хэмжээгээр чанаргүй гүйцэтгэлтэй хэрэг шүүх дээр очих, ингээд одоо хэрэг буруу шийдвэрлэх хэмжээнд эсвэл буцах асуудлууд гардаг учраас Улс төрчтэй холбоотой хэрэгүүд яасан мэддэхгүй байна. Тэгэхээр энэ хэрэг улс төрчтэй өөрсдөө хамааралтай байдаг. Энэ хууль эрх зүйн орчныг өөрчлөх ёстой юм уу? Та юу гэж харж байна? Одоо жишээлбэл ардын намынхан нэгнийг янз бүрээр хэлээд байна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ хэрэгүүд одоо яг яасан мэддэхгүй ингээд байхгүй болсон байгаа. Эндээс хуулийн хувьд юу харагдаж байна? байхгүй болох тухай асуудал байхгүй. Ер нь бол хит их улс төрчилд хийрхэл өөрөө хуулийн байгууллагыг хүчгүүдүүлж, сулруулж байгаа. Нөгөө талаараа орон үндэсгүй биенийг гүтгэлгүүд ард түмэн төрийг одоо хуваах юм итгэлцлийн хямрал руу оруулж байгаа. Тийм учраас би бас одоо ажиллаа авч явахдаа хэлж ирсэн тийм. Нэг талд нь гарганаа. Хэрвээ одоо энэ авилгал хийлэх бол гэмт хэрэг зөрчилтэй холбоотой ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн албан тушаалтнууд ялахгүй аль алийн ялахгүйгээр хэрэг хийсэн бол тэр хариуцлага хүлээх ёстой. Энийг мөрдөн шалгах үйл ажиллагаа, хуулийн албан байгууллагууд энэ даруй шалгаж тогтоож хэрвээ үнэхээр одоо хэрэг үйлдсэн бол тэрийг тодорхой болгох. Үгүй юм бол хууль зөвхөн шийдэхэд яллахад чиглэх биш. Гүтгэгдсэн, үгүйсгдсэн иргэн бүрийг бас хамгаалах, загаатгах, эрхийг хангах ийм одоо хоёр талтай үйлчлэх ёстой. Тэр энэ бүхнийг тодорхой болгож авилга хийлэх хуулийн хардагдсан, тодорхойгүй гэдэг хэрэгүүдийг орой хугацаанд хуулийн албан байгууллагууд тодорхой болгох ёстой. Энэ дээр бас хатуу шаардлага тавьж ажиллаж байгаа. Нөгөө талаараа бол энэ одоо нөхцөл байдалтай уялдуулаад бид бүх одоо энэ хууль сахиулах шүүх мэдлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг захимжуулж нэгдсэн мэдээллийн сангийн тогтолцоонд оруулахаар болж байна. Эрг бүртгэл гомдол мэдээлэлээс эхлээд бүгдийг захимжуулаад арга иргэдэд нээлттэй болгоно. Энэ хүрээнд сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэнтэй хамтраад хууль зүйн дотоод хэргийн яам эрен сурвалжлах чиглэлийн за мөн одоо хууль эрх зүйн чиглэлийн мэрэгсэн сэтгүүлчидтэй хамтарч ажиллах, мэрэгшүүлэх. За үүнтэй зэрэгцээд бас одоо хууль дээдлэх ёсыг сурсан таниулах, иргэдэд хуулийг ойлгуулах, таниулах чиглэлээр хэвлэл мэдээллийнхэнтэйгээ нээлттэй хамтарч ажиллана. Энэ ажлууд эхлээд явж байгаа учраас ойрын хугацаанд би бас хэвлэл мэдээллийн тав хүнтэйгээ нээлттэй уулзалт хийж бүх талаар мэдээлэл, статистик тоо баримттай, байгаа нөхцөл байдалтай хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, алдж байгаа нуглаа, дээрээс нь давтцаж байгаа хууль тогтоомж, иргэдийн зөрчсөн эрхийг хангахтай холбоотой асуудлуудаар цогц мэдээллүүдийг өгнө. Ер нь бол одоо хуулийн хийрэл давхардал цоорхоогоор Монгол төрийн үндэсний аюулгүй байл, тусгаар тогтнол, ард иргэдийн амар тайван амьдрал, түүний эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд эссэг гоожж болохгүй учраас бид энэ чиглэлээр цогцоор асуудлыг харж байгаа гэдгийг хэлээ.